Сайн бацгаана уу? Холон Vibes тавтай морилцгаана уу? За ингээд миний чаналыг дэмжиж үзээд явж байгаа та бүхэндээ маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. За өнөөдөр болохоор Солонгосыг төдийгүй Азийг нэгэн цагт шуугуулж авсан Мисей хамтлаг болон түүнийг тойрсон хамтлагийн гишүүн Сүүжигийн гадуурхал дэрлэгэлтэй холбоотой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ дуустал нь хамтаагаарай. Мисей хамтлагийн JYP Entertainment-аас Wonder Girls-ийн дараагаар гаргаж ирсэн 2 дахь охидын хамтлаг байгаа. 2010 онд Faye, Ming, Jia, Suji гэх 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр TP-гээ хийсэн. За анх гарч ирэхдээ бол нэлээд секси концепттай гарч ирсэн хамтлаг байгаа. За тэрээр TP-гээ хийгээд 21 хоногийн дотор хөгжмийн нэвтрүүлгүүдийг шилдэг дуу шагналуудыг авч эхэлсэн. Тэгээд одоо энэ Солонгосын айдол группүүдийн түүхэнд гэх юм маш богино хугацаанд одоо хамгийн анхны шагналуудыг авсан хамтлагаар бол нэрлэгдсэн байгаа. За Мисей хамтлаг нь маш богино хугацаанд ингээд бүр бүүм хийж гарч ирж ирсэн байгаа. Тэгээд түүний дараагаар одоо хийсэн дуу болгоно нь бүр хит болж одоо Солонгосын хаа сайгүй л ингээд Мисей хамтлагийн зураг, бичлэг юмнууд нь ол явж идэг байсан. Тэр дундаасаа болохоор хамтлагийн гишүүн Сүүжи бол бүр илүү одоо цайлж гарч ирж бусдын анхаарлыг бол татчихсан. Тэгээд хамтлагийнхаа гишүүд дундаасаа ч гэсэн хамгийн түрүүлээд кино, драманд тоглосон гишүүн байгаа. Ялангуяа 2012 онд нээлттэй хийсэн Architecture 101 гэсэн кинонд тоглосноор Сүүжи бүр жинхэнэ од болж гялалцсан байгаа. За уг кинонд тоглосны дараагаар одоо Солонгостой арт түмний хайр гэдэг бүр хочтой болсон байгаа. За үүнийг дагаад мэдээж өөр драма кино саналууд маш их орж ирж байсан. Түүнээс гадна реклам зар сурталчилгаанд бол маш их тоглосон байна. 1 жилийн хугацаанд гэхэд ганцаараа 20 гаруй төрлийн рекламанд тоглоод 10 тэрбум воны орлогыг олсон байна. Тэгээ үүнийгээ дагаад бас 10 тэрбум воны охин гэдэг хүртэл юм хочтой болчихсон байсан. За тэгээд мэдээж орлогоо болохоор одоо агентлагт байгаа хуваана. За тэгээд дээрэс нь бусад гишүүдтэйгээ ч гэсэн тэнцүү хуваадаг гэсэн мэдээллийг нэг ТV шоунд орж явахдаа л дурдчихсан байгаа. За ийхүү хамтлагийн нэг гишүүн нь маш завгүй амжилттай байхын зэрэгцээ бусад гишүүн нь эсэргээрээ бүр ямар нэгэн оролцох үйл ажиллагаа байхгүй одоо comeback-тай бэлтэж байгаа, бэлтгэлээ хийж байгаа гэд маш чимээгүй байсан. Хамтлагийн гишүүд нь зарим нэг телевизийн нэвтрүүлэгт одоо зочноор оролцох тохиолдлууд байсан. Дебюгээ хийснээс хойш 2015 онд хамгийн анхны одоо Мисейг тойрсон цуу яриа гарч ирсэн байгаа. Энэхүү цуу ярианы эхлэл бол хамтлагийн гишүүн болох Жиагийн төрсөн өдөр дээр ганцхан Сүүжи ирээгүй байсан. Хамтлагийн бусад гишүүд болон өөр дуучид өргөцсөн байсан. Тухайн үед Сүүжи ямар нэгэн хуваарьт ажил байхгүй байсан ч төрсөн өдөр дээр нь урагдаагүй гэсэн мэдээлэл цацагдж байсан. За үүнээс улбаатайгаар Мисей хамтлагийн гишүүд Сүүжийг гадуурхаж байна гэсэн цуу яриа бол газар авч эхэлсэн. Үүнийг батлах шинжтэй бусад гишүүд болон Сүүжигийн хооронд тийм дотн биш байгаа үйлдэлүүд бол анзаарагдаж эхэлсэн. Жишээ нь бол хөгжмийн нэвтрүүлгүүд дээр хамтлагаараа зураг авахулсан ч ганцаараа тусдаа зогссон байх жишээ нь мөн айдлуудын оролцдог, дунд нь зохион байгуулагддаг байсан спортын арга хэмжээндээр бас хамтлагаасаа ганцаархнаа тусдаа суудсан байгаа гэх мэт зургууд бол цацагдаж эхэлсэн. Мөн Сүүжигийн тоглосон кино нээлтээр бусад алдартнууд дэмжгээр үзгээр ирж байхад хамтлагийнх нь нэг ч гишүүн ирээгүй тохиолдлууд байгаа. За мөн жүжигчин минутай үерхэж байна гэсэн нөгөө цуурхал гараад батлагдах үед хамтлагийнх нь гишүүд энэ талаар бол ерөөсөө мэдээгүй гэдэг хариултыг өгч ирсэн байгаа. За энэ мэтчлэн одоо хамтлагийнх нь хоорондоо дотн биш байна гэд цуу яриа бол батлагдаж эхэлж байсан. Нэмээд гэх юм бол JYP Entertainment-аас өмнө нь Wonder Girls хамтлагтай энэ холбоотойгоор бас цуу яриа гарч ирсэн. Дотроо ингээд дээрлэхэлт явагдаж байна гэдэг. Тэр үед болохоор JYP Entertainment-аас өгүүлсэглийг шууд хийжсэн боловч Мисей хамтлагтай холбоотой энэхүү цуурхлууд гарч ирэхэд ямар нэгэн байдлаар одоо үгүй гэдэг албан мэдээллийг бол хийгээгүй байсан байгаа. Тийм болохоор хүмүүс энэ цуу ярианд бол итгэж эхэлсэн байгаа. Цуу яриа илүү газар аваад эхэлсэн чинь Мисей хамтлагийн гишүүн Жиа өөрийнхөө веб захим хуудсан дээр Сүүжигийн одоо киноны постерыг бол шеэр хийсэн байгаа дэмжиж байгаа аятайгаар. За тэгсэн чинь хэдхэн өдрийн дараа Сүүжи асуултын тэмдэг тавьчихсан постыг оруулсан байгаа. Тэгээ энийг болохоор нийтээс нь тэр хийсэн үйлдэлийг нь бол эсэргүүцэж байна гэж үзчихсэн. За үүний дараагаар дахиад хэд хоногийн дараа Жиа өөрийнхөө Twitter дээр хитрхийг битгий төсөөлж бодоод бай гэж пост бичингүүдээ Сүүжитэй хамт ахуулсан зураг оруулсан энэхүү зургийг. За тэгсэн чинь хүмүүс тэр зургийг нь одоо ингэж ухаж олж аваад бүр ингээ хэдэн жилийн өмнөх
ахуулсан зураг гэдгийг нь мэдчихэд өөрийнхөө одоо дотроо байгаа энэ үйлдэлүүдийг дарах зорилготойгоор ингэж хийсэн байна гэж бас нэг шүүмжлэг авчирсан. Тэгээд яг тэр пост оруулсны маргааш өдөр нь сүүж өөрийнхөө Twitter дээр бүр ингэж дотроо арзааж байна, муухай байна гэдэг тиймэрхүү утгатай бол постыг бас бичсэн байсан. За энэ мэтчлэн Сүжи болон бусад гишүүдийнх нь хоорондын биф бол үргэлжилсээр байсан. Тэгээд мэдээж хамтдаа хамтлагаараа уран бүтээл хийх нь бүр илүү хойшлоод явж исэн. Тэгээд хийсэн уран бүтээл нь ч гэсэн одоо хуучин шигэ амжилтыг гаргаж чадахгүй явж исэн. Үүнийг дагаад болохоор Мисэ хамтлаг ер нь тарах байгаа юм шүү, тарах болсон юм шүү гэдэг тийм цуу яриа бол гарч ирсэн. Тухайн цуу яриа гарахад JYP Entertainment-аас хамтлаг тарахгүй гэдэг мэдээллийг өгч ирсэн. Гэхдээ харамсалтайгаар гишүүдийнх нь эхнээсээ JYP Entertainment-тай байгуулсан гэрээнүүд нь дуусаад гэрээгээ сунгахгүй гэд одоо Fake гэдэгт гишүүд нь бол JYP-г орхисон байгаа. За үүний дараагаар ч гэсэн үлдсэн хамтлагийн 2 гишүүд нь гэрээгээ сунгачаад тэгээд угаасаа хамтлагаараа уран бүтээл хамтлаг нь гишүүд нь гараад явцсан болохоор өөр уран бүтээл хийхгүй байж байгаад сүүлд нь одоо 2017 оны 12 сарын 27-нд Мисэ хамтлаг албан ёсоор тарлаа гэдэг мэдээллийг өгөөд өөрсдөө ч гэсэн JYP Entertainment-ыг бол орхисон байгаа. Ингээд харамсалтайгаар Мисэ хамтлаг ч гэсэн 7 дахь жилийг давж чадалгүйгээр хамтлаг нь бол тарсан. За Солонгосын одоо энэ урлагийн ертөнцид айдол группүүд дунд 7 жилийг давж чадахгүй гэдэг ийм цуу яриа байдаг. Тэр нь болохоор дийлэнх хамтлагууд хамгийн анх дебюгээ хийхдээ одоо Entertainment агентлагтайгаа 7 жилийн гэрээг байгуулдаг. Тэгээд дахиад ингээд сунгаад явдаг байгаа. Маш олон хамтлагууд 7 жилийн дотор тарсан тохиолдлууд бол байдаг. Тэрний нэг нь Мисэ хамтлаг болсон байгаа. За дийлэнхтэй болохоор хувийн уран бүтээлээ хийх, хувийн карьераа хөөх, за зарим нь бол ингээд жүжигчин болох зорилготойгоор хамгийн анх дуучнаар дебюгээ хийчихэд жүжигчний карьераа илүү хөөж явах гэх мэт олон шалтгаанаар бол 7 жил дотроо эсвэл 7 жилийн гэрээгээ дуусгаад тарах тохиолдлууд бол байдаг байгаа. Мисэ хамтлаг дотроо хагаралтай болоод тэгээд гэрээгээ сунгаагүй ер нь тарсан гэдгийг бол албан ёсоор айлч гишүүн болон Entertainment-аас нь бол одоо хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Гэхдээ фэнүүд болон нийтизнүүд нь болохоор нэг гишүүн ингээ хитрхээ бүр бусдаасаа цойлоод гараад ирсэн учраас энэ хамтлаг цаашаа явхад бол хэцүү болсон байхаа гэж таамагладаг. За тэгээ сүүлийн үеийн мэдээлэлээр гэх юм бол Мисэ хамтлагийн гишүүд өөрсдийнхөө одоо сонирхлоор уран бүтээл карьераа бол үргэлжлүүлээд явж байгаа. Тэгээд хамтлагийнх нь Мин болохоор саяхан хэд хоногийн өмнө найз залуугаасаа гэрлэх саналыг авсан гэсэн. Тэгэхээр удахгүй бас гэр бүлээ зохиохах гэж бодож байна. За тэгээ Сүжигийн хувьд болохоор тасралтгүй драма кинонд тоглоод жүжигчнийхэн карьерийг ур чадварыг бол улам ахиулаад явж байгаа. За тэгээд 2025 онд болохоор Netflix-ийн драманд Ким Үби жүжигчтэй хамтран тоглосон байгаа. Энэхүү драма нь бол нэлээд их хүлээлттэй байгаа. За гоё жүжигчд тоглосон гэдгээс гадна зохиолч нь бол та бидний сайн мэдэх Glory, Goblin, Mr. Sunshine тэгээд нарны үр сад гих маш алдартай зохиолуудыг бичсэн Ким Үнсүк гээд зохиолчийн зохиол байгаа. Удахгүй бас үзэх гоё драматай болно гэж найдаж байна. За ингээд та бүхэндээ нэгэн цаг үед бас шуугуулж авсан Охидын хамтлагийн тухай мэдээллийг хүргэлээ. Тэгээд дуустал хамт байсан. Баярлалаа. Та бүхэн намайг дэмжээ. Subscribe дараарай. За баяр таа.